Хэрхэн болон маань тавтай морил намайг Заяа гэдэг Microsoft-ийн ажилчин ихэнх хүмүүс маань л тэрийг мэдж байгаа. Гэхдээ бас би давхар Google-ийн certified бөгөөд өнөөдөр та бүхэнд хэрхэн яаж Google Drive-ыг зөв ашиглах, эмх замраатай байлгаж, имэйлнээсээ яаж Google Drive руу файлаа оруулах, файл орсон файлаагаа яаж ангилах гэх мэтчлэн талаар та бүхэнд демо хийхээр шийдсэн байгаа. Учир нь гэх юм бол яг одоо Монгол улсад маань бүгдээрээ гэрээсээ ажиллаж байгаа, гэртээ байцгааж байгаа та бүхэн маань бусдаагаа бодоо өөрийн эрүүл мэндийн удаан гэртээ байгаарай. Энэ хоорондоо мөн бас маш олон хүмүүс маань ажлын амжилтыг бас хүсэж байгаа бах. Тэгээд энэ бичлэг маань танд хэрэгцээтэй бас бусдад хэрэгцээтэй байх юм бол та бүхэн тараагаараа гэж хүсмээр байна. Чөлөөтэй асуух асуултаа доор үлдээгээрэй. Ингээд хамтаа хэдүүлээд дэмрэг орцгаая. Гэрээсээ маш их олон хүмүүс ажиллаж байгаа. Тэгээд ихэнх ер нь хүмүүсийг анзаарч байхад Google Drive-аар ажиллах юмнуудыг хоорондоо солилцож мөн тэрэн дээр ажиллаа хийж байгаа харагдсан. Тэгээ энэ удаа та бүхэнд Google Drive дээр хийгдэж болдог зарим нэг hacks and tricks-ийг та бүхэндээ харуулъя гэж бодлоо. Бас эхнээс нь хэрэг Google Drive-ыг ашиглаж мэддэггүй анх удаа үзэж байгаа 10 жилийн хүүхдүүд, оюутан залуучууд, аль эсвэл ахмад насны хүмүүс байгаа л миний бичлэгийг бас тараагаасаа гэж хүсмээр байна. Хамгийн түрүүнд Google Drive-тай байхын тулд танд Google-ийн имэйл авах хэрэгтэй. Танд имэйлээ оруулангууд 15 гигабайтын үнэгүй ашиглах танд бол хэмжээг өгнө. Энэхүү хэмжээнд та зураг, бичиг баримт, бичлэг гэх мэтчлэн зүйлүүдийг бол хүмүүстэй хооронд нь хуваалцах болох байгаа. Онлайн дээр Google Drive ерөнхийдөө бол бүхий л төрлийн cloud зүйлүүдийн давуу тал нь юу гэхээр flash drive ашиглах шаардлагагүй. Ихэнх хүмүүс мэдж байгаа flash drive эвдэрчих юм бол буцаага тэрийг сэргээхэд маш хэцүү байдаг. Сэргэх нь ер нь бага хувьтай байдаг. Маш их олон цаг ажиллаж байгаа flash drive-аараа ажлаа өөр тийш нь зөөгч жагаад вирус төлөх эсвэл алдах, эвдлэх гэх мэтчлэн зүйлтэй таарч исэн хүмүүс бол маш их байдаг байгаа. Тэгэхээр та онлайнаар Google Drive дээр оруулсан байхад тэрийг алга болгох нь устцсан байлаач гэсэн эргүүлээ тэрийг олж авч болох гэх мэтчлэн давуу талууд ер нь бол cloud-д бол бийж идэг. За тэгээ хамгийн түрүүнд гэх юм бол хүмүүс маань яаж Google Drive руу орох вэ гэж асууж магадгүй. Хэрэг та Gmail руугаа орсон байгаа бол энэхүү 9 цэгтэй тэрний дарангууд Drive гэдэг энэ хэсэг байна. Та энэ дээр дарангууд Google Drive маань гараад ирнэ. Аль эсвэл drive.google.com/drive гэх тэнгууд бас Drive руугаа орох боломжтой байгаа. Демо болгон дээр би ерөөхдөө 100 гаруй талаас эхэлж бол нэгээр нь тайлбарладаг байгаа. Эхний нэмэх хэсгээр та дарах юм бол folder гэдэг шинээр өөрөө та хатас нээж болно. Хоёр дахь нь гэх юм бол файлдаа янз бүрийн танд бичиг баримтаа та ийш нэгээр нь оруулж олно. За бүр нэгээр нь биш тэр чигт нь одоо жишээлбэл сургуулийн гэрийн даалгавар ч юм уу те эсвэл ажлын тухай бүх бичиг баримтуудаа тэр чигт нь ийш нь оруулж олно. Мөн хүмүүсийн маш их дэлгэрэнгүй хэрэглэдэг Google Doc, Excel-тэй адилхан Google Sheet. Гэхдээ энэ дээр бас ялгаануудыг би та бүхэнд яванда бичлэгүүдээр бол харуулна. Google Slides, Google Forms гэд илүү их төр дарах юм бол эдгээр төрлөлөд бол танд гарч ирнэ. За энэний дараагийнх дээр нь My Drive гэдэг дээр яг одоо орол би та бүхэнд демог үзүүлэх гээд өөр нэг имэйлээс бол орж байгаа болохоор янз бүрийн файл алга. Энэ маань илүү давуу талтай очир нь хэлтгаанд би яг эхнээс нь яаж share хийж folder нээхийг бол зааж өгнө. Дараагийн хэсэг болохоор тантай хүмүүс хуваалцсан бичиг баримт болохоор энэ файл дээр орж ирнэ. Маш олон хүмүүс маань надад хэлдэг би яг тэр хүнтэй хамт бичиг баримт хийжсэн юм аа. Минийхийг миний drive дээр байгаа гэчээд олдохгүй байгаа хэрнээ яг нөгөө хүн тантай share хийсэн үед энэ дээр гарч ирнэ. Хүнтэй та share хийсэн үед хэрэг та өөрөө бий болгосон бол таны My Drive дээр бол байж авах шүү. Мөн адилхан хамгийн сүүлд recent гэдэг дээр дараад star гэдэг нь болохоор маш олон имэйлүүд дээр байдаг те fly гэдэг өөрийнхөө favor энэ их яралтай зүйлээ гэдэг одыг дарсан үед бол тэн дээр гарч ирнэ. Одоо trash дээр гэх юм бол энэ дээр гарч байгаа 30 хоногийн дараа бол энэ зүйлүүд маань бол ингээд бүр тэр чигтээ устнаа гэдгийг бол анхааруулж хэлж байгаа. За storage дотроо би сая хэлсэн 15 гигабайт бол хүн болгонд үнэгүй орж ирдэг. Энэ дээр хүмүүс маань гайхчихж магадгүй хэрвээ би дээшлүүлэх гэвэл
ханшин ямар үт юм бол гээд хэрвээ та сард $1.99 төлөх юм бол 100 гигабайтын бас авч болох нь цаашгаа өргөжлүүлээд 200 гигабайт 2 терабайт гэх мэтчлээ. Өмнө нь бол энэ 1 терабайт байсан. Ерөнхийдөө cloud service маш өрсөлдөөнтэй байгаа болохоор Google болон Microsoft-ийн бүтээгдэхүүнүүдэд бол хямдхан үнээр илүү их багтаамжтай хүмүүст бол хүргэхийг бол илүү их зорж байгаа. Тэгээ та энэ дундаас бол сонголтоо хийж болох нь. За хэдүүлээ эхлээд folder нэгээд үзье. За folder дээр та бүхэнд би хэлэхэд нэг хідэн хакийг зааж өгье гэж бодлоо. За энэ дээр жишээлбэл би YouTube гэдэг чий те. Нэгээд folder нээчихэж байгаа те. Folder та нэнгүүтээ өнгөөр ялгарлаарай гэж хүсмээр байна. За тэгээ YouTube дотроо оронгуудаа folder дотроо ахаа folder нэх. Ер нь бол маш олон зүйл дээр анзаарч байхад хүмүүс маань ингээд нэг folder дотроо асар олон бичиг баримтыг оруулаад яг аль нь алиндаа тохируулсан гэдгийг бол мартаад сүлдээ тэр дондоо төрөлцсөн байдаг. Тэгэхээр миний хувьд бол ингээд YouTube дотроо одоо жишээлбэл M365 тухай би бичлэг хийн муу адилхан video games гэх мэтчлэн ингээд яваад тэгээ муу адилхан энэчнээ би бас ингээд өнгөөр ингээд юу яах дуртай organize байлгах айгуу дуртайгаа яа тэгэхээр сүүлд нь би ингээд бичиг баримтуудаа авангуудаа яг M365 буюу Office-ыг тухай хийж байгаа бичлэгүүдээ бүгдээрээ ингээд purple те чернэлийн ягаан өнгөтэй болгоод video games-ийг нь бүгдээрээ ногоон өнгөтэй болгоод нэг хуудсандаа одоо жишээлбэл ингээд яг нэг дэс дараалтаа орж ирнэ. Одоо энэ M365 дээр одоо жишээлбэл маш олон хүмүүс ингээд Excel гэд асуудаг муу адилхан PowerPoint те гэдэг. Эдрээгээ бас юугаар нь дистрайлуулж болно. Одоо жишээлбэл би PowerPoint-ыг өөр нэр өгөөд чигээр урд нь нэгэн тоо тавиад эхэнд нь оруулчих болно. Энэ бас нэг хөөрхөн хак гэдэг байгаа. Энэ дээр Excel-ага хоёрт оруулаад тэгэхээр яах вэ гэхээр үргэлж одоо PowerPoint маа ихийн нэгээр бол гарч ирж байна. Ингээд тоогоор англиад бол гаргаж болно. Яг саяны хэлжсэнээр эднэр бол миний Office M365 дээр бол демо дээр ороход сэдвүүд байгаа болохоор энэ дээр нь ингээ ялгчдаг. Тэгэхээр YouTube руугаа ороод чернэлийн ягаал нь орлоо юм маань маш их эмх замбраатай болж өгдөг байгаа. За энэ дээр жишээлбэл хийдүүлээ юун дээр гээд оръё. За YouTube дээрээ би бас адилхан нэг folder нэмэх мартсан байна. Энэ нь болохоор Google. За Google оранж өнгөөр хэдүүлээ сонгочихъя те. Тэгэхээр яг нэг Google шиг харагдаад. За Google дотроо боллоо нэг folder нь энэ чинь хэдүүлээ Google Drive. Тухайн одоо яг хийж байгаа болохоор энэ дээр хэдүүлээ. Google гэсэн шүү дээ. Google Drive гэд. За Create гэд. Энэ дээр муу адилхан оранж өнгөө бүгдээрээ сонгоорой. Энэ маань жоохон ажил орж байгаа юм шиг хэрнээ яг та ингээд олон бичиг баримт ингээд давхарлаад ирэнгүүт хаана юу эснэгаа илүү ялгахад амар болж ирдэг байгаа. За хэдүүлээ энэ Google Drive руугаа файл оруулж үзье. За файлыг мэдээж яриг та энэчнээс upload file гэж дараад оруулж болно. Нэг танд сонголт байгаа. Хоёрт нь энэ дээр та шууд маусныхаа баруун гар талыг дараад шууд upload file гэж гарч ирдэг. За өмнөх бичлэгэн дээр би яаж PDF файлыг Excel руу хуургах талаар бол та бүхэнд орж исэн. Энэ дээр одоо жишээлбэл хэдүүлээ энэ файлаа сонгоод за та бүхэн файлаа оруулсныхаа дараад магадгүй буруу газараа оруулсан байж магадгүй. Одоо жишээлбэл энэ бол PDF файлыг хэрхэн яаж Excel дээр хуургах вэ гэдэг бичлэгэн дээр бол орж исэн. Тэгээд жишээлбэл энийг одоо хэдүүлээ буцаагаад яг зөв газарт наваачих гэх юм бол shortcut drive гэдгийг сонгоод энэ дундаасаа та компьютер руугаа ч оруулж ална, хин нэгнтэй share хийж ална. За хэдүүлээ миний drive руу оруулах гэж байгаа. За YouTube гэдэг руугаа сонгоод энэ M365 гэдгийнхаа Excel гэдгийг сонгоод add shortcut гингүүд одоо хэдүүлээ YouTube руугаа буцаж файл руугаа ороод
M365 руу ороод Excel руу орохоор файл маань ороод ирсэн баг. Жишээ нь гэтээ энэ доор нь тань ингээд сум зааж ийнэ гэдэг чинь нэг газраас трансфер хийсэн гэсэн үг. За буцаад PDF файл руугаа хэдүүлээ ороод энийгээ хэрвээ та өөр юм дээр нэг гэвэл Google Doc дээр нэг гэх юм бол та энэ дээр дарж болно. Хин нэгэнтэй хуваалцъя гэвэл та энэ дээр дарж болно. Хуваалцъя гэх юм бол маш амархан. Энэ дээр тухайн хүнийхээ имэйлийг та бичнэ гэсэн үг. Тэгээд мөн энэнийхээ баруун гар тал дээр restriction буюу хамгийн ихний хэсэг болохоор энэ хүн болохоор энийг бас өөр хүмүүстэй энийг таны PDF файлыг өөрчлөөд өөр хүмүүстэй хуваалцаж болох үзээд коммент үлдээж болох даунлодож авч мөн болох принтлээд эсвэл копи өсгөж болох гэсэн та эрхийн тухайн хүнд өгч जैन гэсэн үг. Хэрвээ та ямар нэг маш их нууцлал өндөртэй бичиг баримтыг явуулж байгаа бол эдгээрийг бүгдээр ингэ үгүй гэдгийг та сонгоорой. Хэрвээ та багш тэгээд сурагч нартайгаа хичээлийг хамт хий эднэрээсээ бас зүйл сонсъё гэх юм бол view comments can see options to download and print and copy гэдэг бол хуулцаарай гэж хүсмээр байна. За энэ удаад би танарт бүхэнд илүү их харуулахын тулд энэ дээр share with гэж сонгоод за энэ дээр та тухайн хүнийхээ имэйлийг оруулж болно. Эсвэл нөгөө хүн маань та имэйлийг мэдэхгүй байж болно, өөр social media дээр найзууд байж болно те. Copy link гэдгийг сонгоод тухайн хүндээ та хуваалцах боломжтой гэсэн үг байгаа. Бас мөн адилхан линкийг авсан хүнтэй тас юунуудыг сонгож болно гэсэн үг. Тухайн одоо хүн зөвхөн үзэж болно, коммент үлдээж болно, эсвэл энийг бас засахад хамтдаа оролцож болно гэдгийг та сонгоод энэ дээр copy link гэд нөгөө хүн руугаа явуулж болно гэсэн үг. Гэхдээ recent гэдэг дээр бол таны PDF файл гарч ирнэ. Start гэдэг дээр хэдүүл энэ маш чухал бичиг баримт гэдэг энэ дээр бол сонгоцсон байгаа болохоор гарч ирж байна. Хэдүүлээ энийгээ санамсаргүй устгачи те. Айгуу сайн сонгол энэ надад айгуу хэрэгтэй гэж ясна хэдүүлээ энийг ингээ устгачлаа гингүүд trust руугаа хогийн сав руугаа ороод за би энэстэй үнэхээр болохгүй юм устгачжээ гэх юм бол та restore гэдгийг дарангууд за Google гэдэг Google Drive руугаа орongууд энэ маань байж ах жишээ. Хэрвээ та маш олон бичиг баримтаар тэр дундаас юмаа олж чадахгүй байгаа бол энэ ч та keywords буюу яг тэнд чухал одоо холбоотой үгсийг энэ дээр бичээд олох боломжтой. За энэ дундаа хэрвээ бүр олдохгүй эсвэл нөгөө тантай хуваалцсан хүнийхээ имэйлийг өгж олно. За тэр зүүн хэрвээ та хүнтэй хуваалцсан өөрийнхөө бичиг баримт дундаа олж чадахгүй байгаа бол энэ хажуу талын жижигхэн сумыг дараад энэ дээр яг юу хайгаад байгаа гэдгийг та сонгож олно. PDF юм уу, документ юм уу, зураг юм уу, ори юм уу гэдгийг та төрлийгөө сонгоод тэгээд хин owner байсан бэ? Та own хийжсэн нөө өөр хүн байсан уу? Specific те яг тэр яг ямар хүн байсан бэ гэдгийг та сонгоод маш олон бичиг баримт дундаас яг хэрэгцээтэйгээ та гаргаад ирж болно. Бүр энд анзаарсан бол энэ trash буюу хогийн цавнд байгаа бичиг баримтуудыг буцаагаад гаргаад ирэх танд энд байна гэд таны өмнөөс олоод өгөх боломжтой гэсэн. Энд дээр та бүхэнд хэлэхэд монголоор кириллээр бичихээр бас болд юм байлээ. Яг одоо би та бүхэнд үзүүлэхээр надад keyboard-ны маань монгол хэсэг нь алга байна. За тэгээд энэ дээр та search гэж дараад бүх бичиг баримтууд маань ингээд тань дээр гараад ирэх нь байна. Хэрвээ та хүнээс имэйл авсан бол хэрхэн яаж drive руугаа оруулах вэ гэж хүмүүс надаас их асуудаг. За тэгэхээр хэдүүлээ таны Gmail руу ороод танаас хин нэгнээс бол имэйл ирсэн байгаа те файлтай. Энэ бол test run. За ирсэн файл дээр та шууд дарангууд таньд download хийх, drive руугаа оруулах, Google Doc-т edit хийх гэх таньд боломжуудыг бол гаргаж ирнэ. Ингэж бас та болж болно. Аль эсвэл та аль хизээний энэ файлаа нийцсэн байгаа бол баруун гар тал дээр drive руугаа нэмэх гэсэн сонголт гарч ирнэ. Printlэх, downloadах, тэгээд мөн бусад гэсэн сонголтууд бол танд гарч ирэх байгаа. За тэгээд энэ дээр хэдүүлээ одоо жишээлбэл энэ файлыг drive руугаа оруулъя. За тэгэхээр drive гэсэн дээрээ дараад за та drive-ыг ахиж дараад drive гэдэг рүүгээ дараад таны drive руу шууд оруулчихна. Тэнцэнээсээ та тухайн файлыгаа
маусныхаа хоёр дахыг дараад move to гэдгийг сонгоод энэ дээрээ та мэдээж drive-ын дараа хадгалж байгаа тийм. Тэгэхээр хэдүүлээ drive гэдгийг сонгоод YouTube гэдэг folder-ыг сонгоод за хэдүүлээ M365 гэдэг дээр зүүн гар тал дээр яг энэ дээр одоо жишээлбэл Word гэж байхгүй байгаа болохоор хэдүүлээ new folder гэж дараад за энэ дээрээ Word гэдэг ангилчээ тий. Тэгээд энэ хажуу талын жагт нэг үсгийгээд тэгээд энэ dot-ийн цэнхэр дээр move here гэд оруулсан гэсэн. Ингэснээр ямар даваа талтай гэхлээр танаас маш их олон хүмүүсээс имэйл ирээд файлуудаа энэ тань замбраатай олж чадахгүй төөрөлдөхгүй. Тэгэхээр одоо та жишээлбэл My Drive гэдэг YouTube руу хэвтэлээ орчие. Таны анзаарсан дээр бол Quick Access-ийн хамгийн сүүлд орсон файлууд бол нэгдэнэ. Яг одоо бол нөгөө надад хоёрхан файл байгаа болохоор айгу амархад олоход амархан юм шиг харагдчихна. Гэтэл хүмүүс мөн мэдж байгаа өдөр тутмын маш их файлуудыг ажлын файл болон хувийн файлууд бол эргэлдэж яадаг те. За та YouTube гэдэг рүү ордлоо би M365 гээд за Word-ага хэдэл өнгөтэй болгох чи те. Сая хэдэл organized гэдэг чийсэн. За Word руугаа орлоо. Файл маань гарч ирлээ. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн Google Drive-ыг эмх замбраатай ашиглаж болох богинохон хэмжээний демо хийсэндээ маш их баяртай. Тэгээд та бүхэнд асуух асуулт байвал чөлөөтэй YouTube-ийн манд асуугаарай. Мөн хэрэгцээтэй хүмүүст нь харамгүй хүргээрээ тийлэнгуудаа бүгд гэрээсээ ажиллаж байгаа үед бол би хин нэгэнд зайлшгүй хэрэгцээтэй болов гэж маш их бодож байна. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.